Боордын сургуульд хүүхдээ өхөө болох уу? Миний хүүхд чадах болов уу? Гэрээсээ хол байгаа хүүхдийг яадаг бол? Гихмэд Томасд таны толгойд эргэлж байна уу? Бид ойлгож байна. Тэгвэл танаас бид нэг асуулт асууя. Та хүүхдээ ирээдүйд гадаад ихтэй сургууль сурахаар төлөвлөж байгаа юу? Хэрвээ тийм гэж хариулж байгаа бол та хүүхдээ бие даасан, бусдад хамтарч ажиллах, харилцааны чадвартай нэгэн болохоос өөр сонголт байхгүй. Хэдүүлээ нэг жишээ аваад үзэл та. Манай сургуулийн төгсөгч Ирмүү Цонжиг Кибер боордын сургуульд 3 дахь хичээлдээ суралцж байна. Хичээлийн хоцрогдол нэг байхгүйч доктортой сууж хичээлээ хийдэггүй. Бусдад харилцах нэг дуртай биш. Жохон дотгошоогоо хүүхд байсан. Харин одоо өөрийн гэсэн бүрэн хэмжээний төслийг хэрэгжүүлж маш нээлттэй IELTS-ийн 6.5 оноо аваад зогсшгүй. Хятад Америкийн нэгдсэн улсуудын сургуулиудаас 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлгийг авсан байна. Боордын сургуульд сурах нь амархан гэж юу? Гэвэл үгүй бах. Гэхдээ манай сургуулийн 300 сурагч чадж байгаад яагаад таны хүүхд сурч чадахгүй гэж? Таны хүүхдээ амлсан ирээдүг бүтээгээд манай сургууль гүүрэн болъё.